За сайн байна уу guys, амралтын өдөр юм. За дараагийн маркет outlook хүргэж байна. За доллар дээр би bullish гэж тамхтай байгаад байгаа. Гэхдээ өнгөрсөн 7 хоног, тэрний өмнөх 7 хоногт ерөөдөө доошоо арилжсан. За тэгээд доошоо арилжаад хаа хүртэл арилжиж болох вэ гэд би хийсэн энэ monthly chart дээр энд нэг order clock байгаа тий. За тэгээд өнгөрсөн сарын monthly candle хаагдаад ямар зүйл үүсгэсэн юм бэ? Энэ monthly FIG үүсгэсэн байна. Одоо энэ цэнхрээр харагдаж байгаа. За тэгээд энэ FIG луга арилжсан. Одоо арилжж байна. За тэгээд эндээсээ ерөөхдөө бол спорт аваад дээшээ бас үргэлжлэх байх гэж бодож байна. За тэгэхээр яг зүгээр яг зах зээлийг одоо бол яг нэг дандаа яг тамаг тгшүүлэл дандаа яг нэг талын байр суурийг баримтлаад bullish юм уу bearish юм уу гэж байгаад чадахгүй. Ер нь аналист трейдер хүний хувьд яг хаяа бидэрт одоо 50-50 буюу одоо зах зээл хаашаач эргэжч магадгүй тийм нөхцөлөд бас ордог. За ерөөдөө бол би нэг тийм 50-50 тийм төлөв рүү шилжсэн байгаа. За яг monthly charts дээр ингээд одоо энэ бол надад спорт болж харагд. За энээсээ илүү доошоо. За энд нэг 0.5 гэдэг энэ цэг тэмдэглэсэн байгаа 9838 гэдэг. За энэс дээр доошоо нэг харилцаа өгсөхгүй. За энэ бол хамгийн одоо эцсийн спорт цэг гэх юм уу? Тийм байх боломжтой. Тэгээд энэсээ ер нь дэшээ прайсууд харахыг хүсэж байна. За тэгээд хэдүүлээ monthly chart-ыг харж үзэх юм бол яг monthly chart дээр яг зах зээл бас эргэсэн байх магадaltaй ганц хоёр тохиог өгч байгаа. За энд нэг monthly gap байсан тий. За энэ weekly шуучлаар. Энэ weekly gap дээр ингээд спорт авч байгаа. Тэгээд энийгээ ингээд доошоо сэтгэлээд энэ доор нь хаагдсан тийм үү. За тэгээд энэ бол яг зүгээр зах зээл эргэсэн байх магадaltaй гэсэн нэг дохио байж болохоор. За тэгтээ хэдүүлээ яг бүр monthly том цагаа хараад үзэх юм бол бас арай болоогүй байгаа гэж би бодож байна. За тэр хүртэл одоо миний тэр одоо monthly chart дээр харж байгаа тэр левелүүдийг эвдэх хүртэл яг би бол still bullish гэдэг тамхтай хэвээр яг богино хугацаанд доошоо байж болох юм. За тэгээд энд 99384 гэдэг юм short term swing low цэг байна те. За энийгээ аваад тэгээд энэ FIG-ийн гол цэг рүү арилжаад тэгээд дэшээ price явах магадaltaй харагдаад байгаа. За тэгээд энд weekly-га доор нь хаагдсан. За энд тэгээд бас нэг daily gap байсан. За энэ gap-ныхан бас ингээд доор хаагдсан тий. За энд нэг цэнхэр gap байгаа. За гэхдээ амар олон gap болоод юу харагдав. За энийг тэр бас тооч. Энийг бас. Энд бас нэг gap байгаа. За энэ gap дээр дахиад арилцсан байна. Гэхдээ энэ gap руу ер нь бол өмнө арилцсан. Тэгэхээр алидээ одоо balanced болцсон price range гэсэн. За ерөөхдөө бол баланс болсон price range лөө price нэг дахин арилжаад авах нэг шаардлага байхгүй байдаг. Тэгтээ арилжиж болно. За эндээсээ спорт аваад дэшээ явж чадах нь гэдэг хэдүүлээ. Эх 7 хоногт харъя. За 4 цагийн шарт дээр за энд ингээд buy cycle-тэй авсан. Энд buy cycle-тэй авсан. Гэхдээ энд би хараадсан 101 8 зүгт цэгээр савчтаагүй. Тэгээ нэг buy side, хоёр buy side дахиж нэг ингэж аваад тэгээд ерөөхдөө энд cycle-тэй орж ирсэн тэ. Тэгээд энд market structure shift хийгээд тэр луга accumulation хөдөлгөөн яваад тэгээд distribution хөдөлгөөн явсан байна. За доллар нэг юм. За Nasdaq. За Nasdaq дээр хэдүүлээ энд нэг monthly FIG үүссэн гэж ярьсан тий. Тэгээд энэ FIG луга 7 сард арилцсан. Тэгээд 8 сарын candle дээр нэгдээд ингэж явсан. Гэхдээ энэ FIG дотор ерөөсөө
планы B байхгүй байгаа зүгээр л зүү татаад хаагдсан байгаа. За тэгээд эндээсээ дахиад all time high хийх боломжтой харагдаж байгаа. За weekly chart дээр. За weekly charts дээр би юу гэж ярьж ирсэн бэ гэвэл за энд нэг weekly gap байгаа даа тий. Энэ weekly gap. За энэ gap-ныхан доор планы B хаагдах юм бол ерөөхдөө бол доошоо одоо confirmation болно гэж ярьжсэн. За тэгээд хаагдаагүй хөдөл харъя гэж ярьжсэн. Тэгээд энийхэн дээр энээсээ support аваад дэше явж магадгүй гэд. За тэгээд доор нь хаагдчих чадаагүй. Зөвхөн ингэж зүр татаад ингэж орхигдсон. Тэгээд ингэж дэше явж байна. За ингэ энийхэн дээр энэ weekly FIG-ийн дээр хаагдсан. Тэгээд цаашаа өргөжлүүлээд дэш хөдөлгөөнүүд явах гэж харж байна. За 30,094 30,600 30,975 тэгээд all time high 31,101 гэдэг цэг хөдлөөр нарилчих боломжтой харагдаж байгаа. За тэгээд daily chart дээр бас би энэ persist олцсон энэ daily FIG. За энэгээ дэшээ дээр нь хаагдаад тэгснэ гол цэг рүү retest тэгээд дэш явсан гэв. За тэгээд энд бас өмнө одоо price-ийг доошоо ингэж энэ monthly FIG руу арилжахад persist олжсэн энэ FIG бас дэшээ ингээд сэтлээд дээр нь хаагдаад тэгээд энэ дээр retest хийгээд тэгээд 5 дахь өдөр ингээд дэшээ ингээд хаагдсан байна те 29,841 гэдэг цэг дээр. За эндээсээ өсөлтийн хөдөлгөөн ер нь бол үргэлжлээд явах байх гэж харж байгаа. Тэгээд энд order block үүссэн daily. Bullish order block. Тэгээд дэшээ ингээд харилчих магадaltaй байна. За энийг авч за S&P дээр би хэдүүлээ ярьжсэн. За S&P бол Nasdaq бодвол илүү bullish байна. Тэгээд доошоо энэ FIG руу арилжаагүй гэж ярьсан. Тэгээд bullish байхаа хэрээр дэшээ төрүүлээд all time high хийсэн юм уу. Тэгээд одоо 7775 гэдэг зэг дээр өнгөрсөн 7 хоногт хаагдсан харагдаж байна. За weekly chart дээр энд нэг weekly FIG байсан. За энэ FIG дээрээс нэг арилжаад энд хоёр арилжаад дахиж нэг accumulation хөдөлгөөн ямаад тэгээд дэшээ явсан байна те. За тэгээд Nasdaq-ыг all time high хийх хүртэл ажлаар S&P бол дэшээ бус хөдөлгөөнүүд дахиад шин price-ууд 8,000 эдэргээд price-ыг дэшээ үүсгэх байх гэж харж байна. Тэгээд хэдүүлээ 8,000 гэдэг price-ийг ерөнхийдөө л үзэх боломжтой байгаа даа. S&P дээр. За Dow Jones бас S&P-тэй адилхан илүү хүчтэй байгаа даа. За daily chart дээр юу гэж орчлох вэ? За daily chart дээр энд нэг daily
энд нэг daily FIG байсан юм. За өмнө price-ийг ингээд support discount арай явуулж исэн. За ингээд доошоо арилжаад за энийхэн доор хагдаад би эндээс ер нь доошоо short position авах гэж ярьжсэн. За энэ дээр ерөөхдөө доошоо арилцсантай 29 өдөр ингээд за тэгээ 30 өдөр ингээд reversal болоод энийг энийхэн дээр хагдаад ингээд дэше арилжаад явж байгаа. За тэгээд өнгөрсөн эх 7 хоногт ерөөхдөө 7820-25 гээд өнгөрсөн 7 хоногын хай цэглээ оролцох боломжтой. За тэгээд яг зах зээл ингээд дээшээ all time high хий гэж явж байхдаа арилцахад ер нь жоохон хүндрэлтэй болцдог. Яг миний туршлагаар тэгээд яг хизээ зах зээл одоо топ хийгээд доошоо явахлаа гэдэг хөвчлэн нэг тийм short position яг тийм зах зээлийн reversal тийм арилжаануудыг барьж авах гээд чигээд байдаг. Гэхдээ яг зөвхөн миний туршлагаар илүү тэгж reversal одоо зах зээл топ хийхийг хүлээхээ оронд зүгээр л яг нэг трендэд агаад trend is friend гэдэг шиг яг дээшээ арилжаануудаа аваад явуул их зүгээр санагддаг. All time high хийж байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн арилжаан дээр бас яг би тэгж хичээгээд ерөөд бол хөвчлэн бас short арилжаанууд аваад алдсан байгаа. За энэ 7 хоногийн арилжаа ер нь яаж явсан бэ? За энэ нэгд өдөртэй зах зээл ингээд нэгдсэн. Энд ингээд gapтэй дэше нэгдсэн тийм үү? За тэгээд ийшээ нэг унж ирээд энэ sell side liquidity-г энэ ганцхан ticker аваад тэгснэ ингээд дэше явцсан тийм. Тэгээд нэгд өдөр ингэж хавагдаад 2 дахь өдөр үргэлжлүүлээд 2 дахь өдөр бүр хүчтэй дэше арилцсан. За тэгээд 3 дахь өдөр ерөөхдөө нэг жоохон завсарлага аваад дэше явж байгаа хөдөлгөөн маань. Тэгээд ерөөхдөө нэг consolidation хөдөлгөөнд ороод тэгээд 4 дахь өдөр доошоо арилжаад тэгснэ consolidation хөдөлгөөн явж байгаа 5 дахь өдөр хэдүүлээ NFP day гэсэн тийм үү. Тэгээд NFP day-ээр ингээд ерөөхдөө дэше арилцсан байгаа. За тэгээд энэ дээр энд нэг маш хүчтэй доош уналт орж ирээд энэ уналт орж ирэхдээ энэ FIG fair value gap-ыг үүсгэсэн зэ нэг авар. Одоо нэг цагийн тий. Тэгээд за энэ бол FIG байсан. Одоо тэгээд дээшээ сэтгэлээд энэ inversion болгож ашигласан байгаа болохоор inversion fair value gap байх хэрэгтэй. За тэгээд энэ дээр ингэж арилж байгаа дээшээ сэтгэлээд тэгээд 5 дахь өдөр энэ FIG логоныг retest хийгээд тэгээд дээш ингэж арилцсан. Тэгтээ ерөнхийдөө нэлээд consolidation хөдөлгөөнд дээшээ доошоо ингэж амар зүйтэй candle тоонтоод ер нь арилцахад л жоохон хүндрэлтэй одоо high resistance зах зээл явсан гэсэн үг. За энд миний 5 дахь арилжаа гаргаж байна. За би энэ missed setup буюу ингээд энэ setup-ыг би алдсан. За тэгээд би ерөнхийдөө бол 5 дахь өдөр энэ цэгийг доошоо арилж авах гэж харж ирсэн. За энд 8:30-т мэдээ нэгцэн тийм үү. За тэгээд мэдээ нэгдээд доошоо ингээд зүудтаад энэ цэгээр авч чадаагүй те энэ лав цэгийг 77 447 гэдэг цэгийг 25 гэдэг цэгийг за тэгээд би зах зээл нэгтгэж өмнө юу гэж харжсан бэ? За окей энд ингээд liquidity ингээд үүсгэж байгаа юм байна. За тэгээд дээшээ яваад
9:30 гэж маркет онгойгоод тэгээд энэ liquidity цэг рүүгээ давтлах юм байна гэж харжсан. За тэгээд энд цаг ерөөхдөө бол нэг 8:50-аас 9 цагийн хооронд тийм үү. Энд ингээд одоо breaker market structure shift ингэж хийгээд тэгээд энэ надад бол аюу гоё stop харагдсан миний арилждаг stop. Тэгээд би яг арай нөө маркет онгоог гэсэн болохоор яг маркет онгосны дараа л ер нь арилжаа ер нь аваад байдаг. Тэгээд тэрнээс өмнө авсан арилжаанууд маань ерөөхдөө бол нэг тийм сайн түүх байхгүй. Тэгээд тийм болохоор эндээс жоохон яг энэ стопыг авах арай жоохон эргэлзээд тэгээд энд оролт хийж чадаагүй. Хэрвээ оролт хийсэн бол би яг энэ цэг дээр дэшээ ингэж арилжахад нь NFI жилээ арилжахад нь ерөөхдөө бол оролт хийх байсан. Тэгтээ яг миний арилждаг цаг арай болог байсан болохоор яг орхисон л та. Тэгээ яг 9:30 гэж маркетинд онгосон байна. Тэгээд би ийшээгаа дахиж нэг удаа би retest хийгүүлээд энд sell limit order тавьсан байгаа. Тэгээд таач дэшээ ийшээ хүрч чадаагүй. Тэгээд ингээд доошоо унтсан баг. За тэгээд энд нэг яг одоо NFP news одоо release хийхэд одоо энд нэг FIG үүсгэсэн байгаа. За энэ FIG-г би ер нь бол оролтын цэг болгож ашиглая гэж харж байсан. За тэгээд ийшээ хүрхгүй failдээд тэгээд доошоо унаад тэгээд энд нэг оролт хийсэн бэ. Энэ FIG дээр. Тэгтээ дэшээ ингээд stop loss цогтоод гарцсан. За тэнгууд дахиж ийшээ нэг хүчтэй оноод энэнийхэн доор хагдангууд дахиад нэг энд оролт хийсэн. Тэгээд бос миний stop loss би яг арай жоохон дээр тавих хэрэгтэй байсан боловч stop loss-ыг яг миний stop loss-ыг яг энд цохиод гарцсан баг. Тэгээд ерөөхдөө дахиж эндээс оролт хийсэн. Тэгтээ энэ чиглэлөө арилжаад яг maybe миний таргет авах цаг илүү хол энэ мэндэ одсон л та. Тэгээд ингээд дээшээ яваад break-ийн цогтод гарсан байгаа. За тавтахад нэг NFP дээр нэг иймэрхүү арилжаа болсон байгаа. Тэгээд энэ 7 хоногт ерөөдөө арилжаанууд бол нэг тийм сайн байгаагүй. Тэгээд арилжаануудаа ер нь хараад аваад үзэхээр зүгээр яг bias маань бол нэг тийм муу биш. Яг зүгээр арилжааны менежмент одоо stop loss байршуулах stop loss менежмент гэдэг маань ер нь жоохон яг ус нарийн биш байсан болохоор илүү тийм нарийн л байх хэрэгтэй байсан л да. Тэгээд тиймэрхүү нэг жижигхэн тийм одоо арилжааны менежмент таарах юм байсан болохоор ерөөхдөө бол илүү алдсан байгаа. Хичнээн яг миний зөвлөө яваад байсан боловч. За дараагийн хувьслал gold. За gold дээр хэдүүлээ. За энэ monthly chart дээр хэдүүлээ энд нэг monthly FIG үүссэн байна гэж ярьсан. Тэгээ энэ бол нэлээ эвгүй эргэлтийн цэг байх боломжтой гэдэг. За эндээс ерөөхдөө бол price дэшээ support аваад дэшээ явж байгаа харагдчихэв. За тэгээд би өнгөрсөн 7 хоногт энэ 4015 гэдэг цэгийг авах гэж бодсон боловч аваагүй. Тэгээд дэшээ арилцсан. За тэгээд энд нэг FIG байсан, энд нэг volume balance байсан. За энэ хоёроо дэшээ ингээд сэтэлцэн тэ. За тэгээд энэ юу илэрхийлж байгааг өнгөт зах зээл ерөнхийдөө дэшээ иргэсэн байх магадaltaй гэдгийг илэрхийлж байгаа. За гэхдээ энд нэг бас нэг key level байгаа. Тэр нь болохоор 4408 гэдэг цэг. За эндээс ерөнхийдөө эсрүүцэл авах том магадaltaй. Тэгтээ яг эсрүүцэл аваад энийг retest хийгээд тэгээд дэшээ явах магадaltaй байна.
За тэгээд яг хуу доллар эргэсэн байхыг би бол яг үүсэхгүй. Яа гэвэл хичнээн нэг Хормузын хоолой нэг тайны нөхцөл Ирак, Израиль ануугаараа ингээд яг хуу шийдэлт төхөх гээд ceasefire хийх гээд яваад байгаа ч гэсэн яг ингээд бас болжгүй байгаа. Илүү тийм complicated situation байгаа даа тайны нөхцөл байдал. За тэгэхээр тайны нөхцөл байдал ер нь хэцүүдж байна гэдэг нь бидэрт юу хэлж болох вэ гэвэл алт чангарах магадaltaй байгаад байдаг. Ерөнхийдөө бол тайны үе дээр. За тиймээс алт бол эндээс дэшээ ингээд дэш хөдөлгөөнүүд цаашдаа орж ирэх магадaltaй. Тэгтээ би яг хэлжсэн нэг миний тамг бол одоогондоо ер нь бол 50-50 ер нь зах зээлд яачч магадгүй байгаа даа. Тэгээд энэ 4015 гэдэг бол хэтэрхий цэвэрхэн одоо liquidity цэг байгаа даа. Маш олон liquidity-ийн төрөмжлөгдсөн байна. Энд бол liquidity pool үүссэн байна. За gold дээр нэг иймэрхүү. За euro USD бас доллартайгаа адилхан энд monthly order block-лугаа харилцсан. Тэгээд энд бас нэг энд бас нэг monthly FIJ үүсгэсэн байгаа те bullish. За энэс доошоо ер нь явах хэрэгтэй. Хэрвээ доллар стил bullish байвал за биткойн дээр хэдүүлгээр нь богино цагт дээшээ харж байгаа гэж ярьсан те. За энэ monthly chart дээр энд бас нэг FIJ үүсгэсэн байна. Энд одоо өнгөрсөн сарын monthly high цэг байгаа. За тэгээд өнгөрсөн сарын high цэг аваад энэ FIJ руу арилжаад тэгээд доошоо арилжахаар биткойн бол харагдаад байгаа. Тэгээд биткойн дээр бол 66894 гэдэг цэг рүү арилжах магадaltaй. За газрын тус харагч нь за crude oil бол ихэд бол маш тийм тогтворгүй хүчтэй volatile өндөр харилцаад байгаа. За та нар эндээс харж байгаа. Ерөнхийдөө бол ингээд дайн гиснээс хойш ингээд маш их gapтэй тэ gap ингээд амар gapтэй дэш нэгдэж харагдаж байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт энэ FIJ руу арилжаад monthly high авч тагөө гэдэг доошоо ийшээ энэ gap руу арилцсан харагдаж байна. За тэгээд дэшээ маш их хилбэлцэлтэй байгаа гэдэг л харж байгаа тийм. Тэгээд дайнаас өмнө ер нь ямар хойсон бэ гэхэд ерөнхийдөө нэг цэвэрхэн нэг тийм амар их gap дээр байхгүй харилцаж байсан байгаа. За тэгээд ерөнхийдөө бол oil дээр бас би ямар нэгэн тамга төвшүүлмээргүй байна. Тэгтээ яг хуу дэшээ price бол өргөжлөг авах гэж бодож байна. Тэгээд энэ 7 хоногт нэг иймэрхүү guys. Эх 7 хоногт болж бай.